Сайн байцгаана уу? 2 дахь влогоор уулзж байна. За энэ удаад дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй цайзуудын нэгт ордог Нойшвайнштайн цайзаар зочлоо. Энэхүү цайз маань Швангау гэдэг нэртэй манайхнаар бол сум шиг тийм жижиг газарт байрладаг. Би одоо энд морин тэргийн хүлээгээд зогсож байна. За одоо энэ газараасаа дэшээ цайз руугаа 1 км арай хүрэхгүй газарт морин тэргээр үйлчлдэг юм байна. За морин тэргнээсээ буужаад дахиад 100-200 м дэшээ хөлөөр алхах юм байлээ. За ингээд дэшээ гараад ирсний дараа бол цайз маань модон дундаас нэг иймэрхүү харагдана. Ганц цайз биш, эргэн тойрны орчин нь үнэхээр үзэсгэлэнтэй юм байна лээ. Цайз дотор ороод альц цонхоор нь харсан маш үзэсгэлэнтэй байгаль болон маш гоё архитектурын бүтээлийг харах боломжтой. Гэхдээ одоо энэ хэсгээс эхлээд хүн болгонд удирдлах шиг зүйл өгдөг, түүгээрээ тайлбараа сонсоод явдаг. Тэгээд яг энэ үеэс эхлээд ямар ч бичлэг болон зураг дарахыг бол хоригдсан. Энд хааны галтгооны өрөө харагдаж байна. Эндээс эргээд бичлэг хийгээ зөвшөөрсөн байгаа. За цайзын дотор тал бол үнэхээр гайхамшигтай. Гэхдээ харамсалтай нь бичлэгийг хийх хоригдсан учраас та бүхэндээ бичлэг харуулж чадсангүй. Зураг авахулдаг хэсэгт бол байнгын маш их хүнтэй байд юм билээ. За цайзын нөгөө тал буюу одоо зүүн тишээний харагдах харуулс нь бас маш гоё. За би одоо цайзаас буугаад явж байгаа миний ард нөгөө цайз маань харагдаж байна. Энд харагдаж байгаа шарангуйтай цайз маань цаг хугацааны хувьд саяны цайзаас өмнө баригдсан хааны зуны ордон болгож ашигладаг байсан юм байлээ. Тэгээд би дараа нь доош уруудаж явжгаад хоол идсэн чинь санамсаргүй үзэгдэх орчин маш гоётой ширээнд сууж таарсан. За мөн энэ хоолны газрын хоолны амт болоод үнэн нь маш боломжийн санагдсан учраас хэрвээ та бүхний хүсэх юм бол би комент хэсэгт нэрийг нь үлдээж болно. За ийхүү миний энэ удаагийн аялал үгээр өндөрлөж байна. Бичлэгийг маань үзсэн та бүхэндээ баярлалаа. Баяртай.